Батын Нимагийн зохиол 17-ийн 29-р хэсэг. Богинохон хугацаанд дотор болж өнгөрсөн адал явдлаас болоод буянцаа нойр хулжжээ. Нөгөө өвгөн ер нь нойр муутай бололтой. Эргэж хөрвөн хаяа ханиалгана. Буянцаа нэг хэсэг дуугүй хэвтээд төөдгийн ачаар л амьд гарлаа. Ийм урин дулаан цагт ямар азар энэ олон түүдэг асаасан юм гэж өгөөлөхөд чанел багтай газарт түүдэг ээлүүднэ гэж байхгүй. Гэгээ багтаа гал боохоноос морь мал хамгаалж чадахгүй. Гурайцсан чон гэрлийн захад ирээд чөтөртөө морь хүү татхаас ихгүй. Нойдн намар энэ хүн хойно байдаг хожуултын давааны бэлд унтаж байсан явуулын нэг хүнийг тулсан галн гүйцэд унтраагүй байхад морь танид ч гисэн юм шүү. Энэ зэлүүд газар харанхуй шүн ганцаараа явж байдаг чи мөн болчмгүй хүүхэд юм да гэж өвгөн хэлв. Энэ өвгөн ээлдэг зантай яриах өрөөтэй хүн болохыг буянцаа ажиглаад та нар юуны эрэлт мартсан юм гэж асуухад бэ талбаны ажиллаар явж байгаа улс. Энэ цэрэг малгайтай хүн хүрээнээс ирээд хошууд хамгийнхантай ярилцаж биднийг аваад мордсон. Манай засаг ноёны үеэлдүү жамган бэлийг барьж нийслэл хүрээр үхэргүүлсэн. Тэр байл өнгөрсөн хавар зөнөж ухаан нь эргэсэн засаг ноёныг ятгаж байгаад хошооны ардуудаас говчуур татаж баахан мал мөнгө цуглуулад мала алтны уурхайд зарж борлуулан дандаа хатуу идэл болгосон юм. Ойрхон хугацаанд дамын 8 хийж ашиг хонжооч зөндөө олсон. Ноёд дөшмөд дур зоргоорон алба хувчуур татахыг ардын засаг аль нодны жил хоригөлчихсөн шүү дээ. Энэ бол засгийн хуулийг зөрчиж байгаа ялт хэрэг. Тийм учраас босоо дандар тэргүүтэй нутгийн ардууд засаг ноён жамган бэл хоёртай заалдаж дээд газар зарга мэдүүлжээ. Жамган байл хэцүү хүн болохоор хэрэг бийштэж ял хүлээх болсноо мэдээд говчуурдаж авсан дамлаж үржүүлсэн нөгөө их алтан мөнгө тан сууд эрднийн чулуу халиу булга энд авчирч нуус юм. Гэрээс нь бар 3 өртөө зайтай хүний хөл тэр болгон хөрдөггүй энэ зэлүүд газар авчирч болох та. Миний энэ юмыг надаас өөр хинч олохгүй гэж бодсон байх. Гэснэ ширүүн сахлаараа буянцаан чихийг шөргөн гэтэл тэр юмын булалдсан дорилог сүрэн гэдэг хүн бидний газарчилж яваа. Хамгийн цаад захад хэвтэж байна. Энэ дорилог сүрэн жамган байлын үүдний өмч босгоны боол болж явсан хүнтэй. Бас хэшигт нь хүртэж аягны амсар долоолцсон ч юм билүү хэмэтгэв. Жамган байл гүнзгий нухам алтуулж бүдүүн дүндзээр доторлоод том төмөр торх суулган нөгөө хатуу эдэллэн хийгээд дээрээс нь зузаан банц хавтгай чулуугаар давхар таглан зүлэг ширгээр гучсан гэнвэлээ. Тэр зойр нь энэ зүүн зохионы өвөрт байгаа. Бид оройт ирсэн болохоор түүнийг өнөөдөр ухаж амжсангүй. Маргааш өглөө эртэж босоод ухаж гарна да гэв. Тэр ухаж авсан юм яах вэ? Говчуур төлсөн эзэд нь буцаач өхөө гэж буянцаа асуухад өвгөн яахыг бөө мэд. Нэг бол энэ юмыг олны өмнө үн хаялцуулан зарж дан янчаан болгоод татуулсан говчуурын хэр хэмжээгээр ардуудад тарааж өгнө байх. Эсвэл улсын санд хурааж ч магадгүй. Улсын санд хураана гэдэг чинь бас л ард олны гарт орлоо гэсэн үг шүү дээ. За, унтахыг бодъё хүмүн. Үг олдож үхэр холдлоо гэж өвгөн хэлээд цэмбэн цуваараа толгоогоо битүүлв. Бороо ганц нэг туслан байснаа бүр зогсож тэнгэрийн хаяанаас үйлс алгуурхан шуугцаар одод гялалцсан харагдав. Буянцаач унтахыг хичээн нүдэ анилаа. Хээрийн араатны араас соёо яр зайсан ам
Ам биеийн залгиж завдаагүй ч гэсэн зүүд нойрын залгичсан юм шиг санагдана. Шөнийн тэн өнгөрсөн хойно Дими нэг дуг хийсэн боловч хард дарагдан зүүдэлж хажуудах өвгнийхөө татаж дуудахад арай хийц сэржээ. 2-3 дахин зүүрмгэлсэн боловч нүд хамхих тоолонд нь элдвэн юм үзэгдэж хар дараад юр болсонгүй. Өвгөн босож модон төшүүлсэн захиур буугаан авчираад нэг тайвраад хэвт. Тэгвэл хард дарагдалгүй тайван унтдаг гэв. Буян цай уртхаар бууны хүйтэн төмрийг биедээ наагаад дээлээ тунтарч хэвтснээ удалгүй амтт нойронд дарагджээ. Дахин муу зүүдэлсэнгүй. Харин гарамцаа охин өмнө нь өвдөг нуглан сөхөрч 2 гараа сунган буян цай минь хайрт амраг минь намаагаан өршөөгөөчтэй. Би тийм булаа бузар юм дахиж хизээч хийхгүй. Бүх насаараа чамд үнэж ханчин болж явна. Далаахад чинь далд орж, даллахад чинь ил гарч явна. Намаага битгий орхиочтой. Би чамаас хагцаад яаж аж төрөх юм бэ? Энэ орчлонг яаж илээх юм? Чи эргэхгүй юм бол би үхэн, хоолоогоо огтлоод үхэн гэж уйлан хайлан өгүүлж үзэгдэв. 2 салаалд сүлдсэн уртхаар гизэгний нүзүүр газар шөргөөн. Дөлгөөн сайхан нүднээс нь үрлийн чинэн том нулимс зогсоо зайгүй цовно. Гэрэлтэй тунгалах царай нь амар цонхижээ. Тэгснэ гинэт шилэн татаад ард тишээ гидийн амаа ангалзуулж би үхлээ гэж шивнсээр дагзаараа газар зохин унжээ. Буян цай өтгөн хөх манан дунд сэрв. Эргэн тойронд юу ч эс үзэгдэнэ. Өглөөний улаан наран чухам хаан байгаа нь үл мэдэгдэнэ. Уулын манан нарны туяаг аадрын харуу үл мэд халхалжээ. Харчуул хэдийн босоод зойр ухахаар явжээ. Онцороход ганцаараа хоцорсон хонгор морь хангинтал янцгаа. Бороо ороогүй атал буян цайн дээл хувцс баргал нэвт норсон байлаа. Хөвчин өвс ногооны анхлам сайхан үнэр шингэсэн өглөөний чиглэг сэрүүн агаар хамраар сэнгэнэ. Алс холын чисан нутагтаа байхдаа өглөө эрт өвгчүүлийг даган өндөр буурал шалсаан уулын оройд гарч овоо бунхан тахихад яг ийм байдгсан гэж буян цай бодов. Түүдэг гал дээр нэмсэн шинс модны хуурай бүдүүн мөчрүүд часны ясхын шатаж хавчих хуунд хийж нурман дээр тавьсан хар цай халуунаараа байна. Дэрэгдэн цагаан эдэ, хавсай бов, грөөсний шарсандал, хэдэн хавирга, атгаал зэрэг ганц хүний идэж барамгүй хоол тавьжээ. Хоржигнэн урсах уулын түргэн горхины нүүр харагдам тунгалаг шүд хаах ташим хүйтэн усаар буян цай нүүр гараан угаагаад галын дэргэд тухлан сууж цайлах зуураа хувцаа хатаалаа. Нарны хүчит элчинд битүү манан ихэл хурдан сарниж ойр орчмын үзэмж төгс байгаль тодрон харагдах болов. Буян цай, хээрийн цай, харчуулын өөртөн зориулан бэлтгэж орхисон амтд зуушнаас хамтлан идэж уугаад морион эмээллэгтэй. Би ингээд явчихж болохгүй. Энэ сайхан сэтгэлд улстай салах ёс хийж та бүхэнд гялайлаа сайн сууж байгаарэ гэж хэлэх ёстой. Бас тэр зойронд нуусан имийг харж сонирхмоор байна гэж бодоод зүүн талын өндөр цохооны өврийг чиглэн хатрагав. Торлог бургас хад асхан дунд нөгөө хүмүүс зойрноос гарсан үнэт эдэл бүрийг тоолж дэнсэлж байлаа. Ширэмэт дөрвөлжин чулуу 3 хүн тойрч суугаад завсарт нь хортоосаас хавчуулсан данс дэлгэн үзэж харсан зүйлүүдээ бичиж байна. Шовгор малгайд дансанд бичигдсэн тоонуудын дүнг нийлүүлж өвөр дээрээ тавьсан хятад самбингийн жижигхэн эрхийг тун дадмаг цохино. Үнэт эдлүүдийг газар дэлгэсэн том дааван дээр овоотол асгаад харчуул хангар жингэр хийтэл хутхан төрөл төрлөөр нь ялгаж байна. Алт мөнгө эрдэн сувдад нарны туяа тусаж нүд гэлбэн хурц гэрэл цацруулна. Тэгтэл өрчин буян цайтай үг сольсон өвгөн 30-аад насны пагдгар бор хүн рүү хуруугаар чичээд "Дорилог чи яаж байгаа чинь энэв? Чи ийм муухай хүн байсан юм уу? Наад баруун гараа доош нь унжуулаад сайн сэгсэр" гэж зандрав. Жамган бэлэн үнэнч дагуул байсан тэр хүн бэлцгэр зовхтой дугуй бор нүдэн бүлтгнүүлэн ийш тийшээ харж зогсов. "Гараа буулга сэгсэр гэм"
гэж өвгөн дахин зандарлаа. Дорилгосөрөн аргагүйдэж өргөн нударгаан далбалзуулан баруун гараан сэгсэртэл ханцуу дотроос нь 3 алтан зоос гарч үнэт эрдэнэс хангинан унав. Эрдэнсийг тойрон зогсож байсан улс бүгдээрээ нэгэн зэрэг битүүхэн дуалдлаа. Хүмбэрийн даацтай ширүүн харц нүүрэнд нь тусахад тэр шуналт дээр зүхтаах газрыг сэмхэн эрэлхийлэх мэт ийш тийшээ хулмалцаж, далбгар нудраг, урт хормоо хоёроо хөлхөлцтөл чичрүүлэн зогсно. Нэг ханхар залуу ханцууга шамлан таахалцсан ойртоод "Энэ муучин зүхтэн шүү. Үлээ тайчихыг тамина. Дөрвөн мөчийн дангинтал боогоо тавьчихад хаашаа хөдлөв" гэж гээхэд шовгор малгайд хориглон "Энэ хүн нэг дардгаралтай. Хоёрт жамган байлын нууц цорыг бидэнд зааж өгсөн бай. Үүнийг харгалзан үзээд энэ удаа хүлж баглахаас түтгэлзээ. Тамгын газарт очиод оноох ялан хэлэлцээ. Харин чи хэрв орохоор завдвал шууд буудчихын шүү. Чамайг ямар сум гүйцэхгүй биш" гэж хэлжээ. Гэтэл дорилгосөрн гинэт давхийн шовгор малгайтын хөлийг тэрч унаад нус нулимсандаа хахаж цацсан орилж гарав. Бүргэд дайран эрхийг хараад бутны ёроол хярсан туулай шиг ууц нуруугаан оволзуулж арчаагүй дуугаар гиншигнэн "Өршөөл түшмэл минь танд хялаалаа, их гялаалаа. Монхог намайг нэгүүлсэн ногдох ялыг минь хөнгөрүүлж хайрлаа. Би хаашаач оргож зайлахгүй, хөөсөн ч туусан ч явахгүй. Хэрэг зүхтах гэвэл гавлын минь хаг буудаарай. Эсвэл хөлийг минь хуг буудаад андаар барьж зовлог махын минь борц болтол шоронгийн мухарт хориорой. Би ийм шившигтэй хэрэг дахиж яасан ч үлдэхгүй. 5 хаан санхүүсний нэр барьж тангаргалаа. Хэрв хэн тангаргаасаа няцвал 2 нүдийн минь хон хэрэг тон шиг, өмхий зовлогын минь өт хорхоо идэг. Ачивэли тань хариуд би бас нэг юм илчлээ. Энэ төмөр дорх 2 давхар ёроолтой юм шүү. 2 ёроолын завсарт Жабел өөр нэг чухал юм хийсэн билээ. Дэ таглааны гол дунд хадаасны толгой шиг жижигхэн төмөр харагдах вэ? Тэрийг эргүүлээрэй. Тэгэхэд чинь наа талын ёроол нь сулраад ирнэ" гэж хэлээд шовгор малгайтын хөлийг тавьжээ. Эрчүүд төмөр торхыг нүхэн дотроо суглан гаргаж дорилгосөрөнгийн хэлснээр дээд талын таглагт татж явв. 2 ёроолын завсарт хэв хадгаар хэдэн давхар ороосон модон хуйтай гар буу, гялгар цаасан дугтуутай бичих хоёроос өөр юм байсангүй. Шовгор малгайт дугтуйг задлан бичгийн дэлгэж ийн уншив. "Эрхэм журмаар барилдсан этгэлт шав, хурц байл жамган таны түмэн амгалан гэрж мэхийн ёслол ном. Чойжин гомбо тойны 10 хавиргэж адис тарин хүртээсэн энэ хүү хүндэт зэвсгийг их үл бүтээхийн бэлэг дэмбрэл болгож танд явуулахын дашрамд доорх хэдэн зүйлийг гэгэн сонорт тон толлуулсугаа. Үүнд бидний үүсэхээр сэдэж буй үйл хэрэг дээд тэнгэрийн таалал хийгээд Бурхны олон шав нарын хүсэл ёсоор бүтэж мандахын хутгийг олж байна хэмээн бат таяа хэлж болмоо. Зөвхөн шарын талынхнаар үл барам одоогоор шин төрийг түшиж буй их сайд бодоо хийгээд дотоод яамны сайд даалан пунцэг дорж болон бусад хүмүүс манай санаа тавин буй ажил хэргийг цаашаа дэмжиж нэгэн үзүр сэтгэлээр гар бие оролцсон тэмцхэн илэрхийлэн байгаа нь багтаж баршгүй хэрэг билээ. Учир байдал иймээс бид бүхэн эртний язгуурт ноёд түшмэд та бүгдийн зөнхлөн жолоодж агсан төр засгийг сэргэн мандуулж өөртөө засан тохинох улс гэрийг дахин байгуулж зонхвын ариун шашин юугаан зулмит бадруулах хэргийг хойш тавилгүй. Энэ цагаагч нь дахиа жилийн өвлийн сүүл сарын дотор багтаан шууд гар хөдөлж гүйцэтгэхээр зориг шулуудав. Засгийн эрх мэдэл бидний гарт шилжмэгц та түүгээр энэ их ажлын уур амьсгалыг хялбар цахилгаан лугаа адил хурдан тарааж өөрийн хошуу болон
ойр хавийн бусад хошуудад хаан бурхан хоёрын зарилгийг хатуу чанд тогтоохын төлөө одоогоос эхлэн хичээн бэлтдэг юм уу? Харин нэн хянуур болгоомжтой хандахыг урдчлан дурдах нь зүй гэж үзнэ. Машид хүндэтгэн ясалж, гүнээ итгэн үлдэгч сажлам жамин данзан. Цагаагчин дахиа жилийн намрын дунд сарын 26 гэж бичжээ. Шовгор малгайт бичгийг уншиж дуусаад Жамган байлын хэргийг шийдэхэд энэ захидал их том баримт болно. Ноднон жил илэрч бод зохиулсан сажламын хувилдаанд энэ ноён оролцож байсныг манайхны хинэн ч мэдээгүй өнгөрсөн юм. Хэрв бодоо сажлам нарын хэрэг тэдний санснаар бүтсэн бол ардын засгийн идэвхтэн болсон шудраг ардууд руу энэ бууны ам чиглэх байжээ гэж хэллээ. Буян цаг тэндээс мортоход нөгөө сайхан сэтгэлд өвгөн хөө мань харанхуй шөнө ой модон дундуур ганцаар яваад байвал олон хавар нэгэндэн гэгч болж мэдэн шүү. Бидэн шиг улс олон таарахгүй. Харин хээрийн нохоо хэд дахин ч таарч мэдэн. Замд чинь айл дайралдвал нар иртэж байлаа гэсэн хоноод явхаас дээр юм байхгүй шүү гэж загчээ. Дахин ингэж муйхарлан зүтгэх зориг буян цайдаж байсангүй. Уулын аль намыг харж даван усны аль нэмгэнийг харж гатлан тоо томшгүй олон хөтөл даваа гууж ялга ам хөндөй гол горхи хөндлөн гарсаар яваад наран барууна тонгоох үед нэлээд уудам хөндөйд оров. Хөндийн дундуур эргээрээ харган буттай нарийнхан горих тахирлан урсан. Горихны баруун талд бэлчиж байгаа үхэр сүрэг харагдлаа. Буян цай тэр зүг цогиулан хүрээд үхэр сүргийн дундуур өнгөрч бэлчээрийн зам дагсаар намхан толгойн өврөөр тойрч нэгэн хот айлын гадаа тулж очив. Чандмалж буусган 3 гэрийн дунд морион тушаад энэ хотны тэргүүнийх нь бололтой том цагаан гэрийн хүндүүдийг сөхөд орчихлоо. Голомтын зүүн талд алга хавсран намжлаад сууж байсан харваад хүний нэгэн ч өрөлгөгүй зочин орж ирэхийг анзаарсангүй. Хоймор талыг бүхэлд нь бурхан шүтэн эзэлжээ. Улбар шарангийн хилэнгээр бүтээсэн өндөр ширээн дээрх алтан зүмбэр хээтэй том гихчийн гүнгэрва дотор бурхан багш заларч өмнө нь 9 мөнгөн цогц яраа. Гялалцсан гуйлан голтууд дотор зул бадран хөрөл бойпроос арц хүчийн утаа өөгж сайхан үнэр ханхлана. Бурхан багшаас 2 тийш догшин дүртэй дэлгэмэл сахиусуудыг хан дагуулан зүүжээ. Бомбонд дүрсэн тогсын сүүл болон гол шүтэний дээгүүр хажуу талаар нь унтсан хэв хадгууд лавар бадамжалтсан энэ герт гойдын өнгөсөр оруулсан харагдана. Голомтын баруун талд зовх хацар нь унтсан палгар шар нүүртэй 50 иргэн насны өл халдсан лам хадаг яндар болсон даллагын сүм эргүүлэн хурайлж сүсгтний зүг хандан "Өлзий хотог оршвоо" гэж асуухад хүмүүс өмнө тавьсан тавхтай эдэг өргөж "Оршвоо" хэмээн зэрэг хариуллаа. "Буян хишиг дэлгэр бөө. Дэлгэр бай. Сансан үйл номын ёсоор бүтвөө. Бүтвэ." Хижээл лам айлын жасаа ганцаараа хураад дуусаж байгаа нь энэ байжээ. Буян цай хэрхэх учраа олж ядан тулгын өмнө бөгтийсгöd зогсож байв. Лам далдгын сумыг хуучин байранд нь залаад олон давхар олбог дэвсэн орон дээр лаг хийтэл суусны дараа хүмүүс буян цайг сая харж гайхан ширтэцгээв. Бусдынхаа дээд талд суусан улаан турган дээлтэй угалз болсон наамал гудалтай нэг чагунц "Наашаа суугаач хүүхэ" гэхт нь буян цай хүмүүсийн доод талд 10 орчим насны өвгөр шар охинтой зэрэгцэн цомцайн суулаа. Ламтан цагаан эдэ брэси бовсэлтээс амсаж цай ойчин эхлэхэд хот айлынхан ч өмнөх эдэ бутааныхаа дээжийг гал бурхан 2 дөргөөд идэж ууж гарав. Буян цай өвдгөө тэврээд гөлрөн туссан хүн шиг хөдөлгөөнгөө сууж байлаа. Торгон дээлт чагунц цайнд дэвтээсэн боорцгийг шүдгүү ирүүгээ яаж хийлгэн хөлхөх зуураа "Тэрэг хүүхдэд цай айгалж эдэ ам суулаач" гэхт нь туран хайхаараа ихнэр
Баг гарын мөнгөн аяганд цай хийж 3 хүнд ногдсон тавхтай эдэг зочиндоо ойртуулв. Буянцаа ганц аяг цай ууж амтад брэсинээс 3 хуруугаараа чимхэн ам руу ганч ихэж боовны хэлтрхий идээд гэрвшин нэрлэхэж амаа арчжээ. Хот айлынхан идэж уусаар байгаад тавгуудаа ёсын төдий ёроолуулдээ. Хүүхэд залуучууд нь уван цуван гарцгааж 40-од насны 2 эр, 2 эхнэр, 3 эмгэн, 1 өвгөн ийм 8 хүн суудалд анхацрлоо. Ламтан чанх хэрхрээд уруулан хөдөлгөн нэгэн уншлах шивгэнэж эхлэхэд сөсгтөнгүүд дагаж ам амандаа гүнгэнэлдэв. Залуутар 2 эрээс бусд нь эрх эргүүлнэ. Эд нар жасаа хурсны дараа давхар буян уйлдэж мацаг барин нямбан сууж байгаа улсаажээ. Буянцаа жисан нутагт байхдаач, харааголд байхдаач жасаа даллаг, нямб бүтээл гэх мэтийг хэдэн удаа харсан билээ. Маань сахиж мацаг барьсан чавганцнаар хүн амьтантай ганц ч үг солилгүй, байрнаасаач хөдлөлгүй, олон цагаар хатуужин сууж залбирал үйлддэг байсан юм. Жасаа даллагын дараах шөнө хотны хүмүүс нэгэн гэртээ цуглараад цангарал гихчийг хурж ногоон дарих, цагаан дарихийг нэгэн аялгуугаар уншин үүр цайлгадаг байлаа. Тэгтээ тогоотоо зутан ээлжлэн самрана. Самарсны тоогоор буян нэмэгдэнэ гэж боддог байв. Одоо ч эднэр бас цангарал хурж дарих уншсаар шөнийг өнгөрүүлнэ байх гэж буянцаа бодоод тэндээс гарч баруун хойд талын бор гэр рүү алхав. Жасаан цуугаад гаргасад бүгдээрээ банцан хашааны сүүдэрт хонь ноосолж байгаа харагдана. Балчир хүүхдүүд нь ч толгой өргөлгүй ажиллаж байна. Буянцаан орсон гэрт нэгч хүн байсангүй. Сав суулга, аяг шанаг, том жижиг гутал хувцас энд тэндгүй хөглөрч хэвтэнэ. 2 хатвчаар дүүрэн хазаар ногт чөдрөөлөгжээ. Тар гээдэмний ихүн өндөр хамар цоргино. Аяг тагшнуудын ёроолдулдсан хоол цайны шавхруу дээр ялаа батх нь шавааралдана. Тулганы хажуугаар асгасан шага, хөглөрсөн эд хогшил сэлтэн энэ гэрийг хөл тавих зайгүй болгожээ. Буянцаа баруун талын намхан ор сандалж эзэд нь орж ирэхийг хүлээв. Эднийх нэг их ядуу айл биш боловч улаан цурвтад дарагдсан ажил анхил тааруухан айлын шинжтэй. Буянцаа нар шингэтэл суулаа. Гэтэл нэг ч хүн орж ирсэнгүй. Эзгүүгэрт хэдий болтол суухав гэж бодоод гадаа гарав. Хонь ноослагчид ажлаас буух болоогүй бололтой. Буянцаа зүүн хойд талын гэр рүү явлаа. Өөдөнд нь хурч очивол гэрийн зүүн талд ханант нааж зоосон бүдүүн шонх харагдав. Тэр шонх ороосон даавун бүсний 2 үзүүрийг туурга цоолон дотгош нь оруулжээ. Өөний гайхан харсаар буянцаа гэрт орлоо. Бараг ханхаа хоосон гэмээр энэ гэрт залуухан бүсгүй хан налаад сууж байна. Нөгөө гадна байгаа шонх ороосон бүсээр түүний цээжин биеийг гартаа нь хамт хүлжээ. Буянцаа зочиж давхын буцаад гарах гэтэл сайхан бүсгүй. Хөөе, та чаахан саатаач. Би эрүүл хүн зөв зүгээр байна. Надад тусалж хайрал. Сууж айл гэд хоймор тийш нүднийхэн харцаар заахт нь буянцаа эргэлзэн зогсов. Суугаач дээ та. Надад итгээд үгүй минь сонсолтоо. Буян санаж төрч гисэн саатаачтэй гэж хүүхний дахин гуйхад буянцаа гайхаж тасран тулгын баруун талд хөлөө нугалан суулаа. Эднэр намайг яалаа гэж хүлсэн юм. Би ямар гэм хийсэн юм? Яагаад ч үгүй шүү дээ. Одоо ч зүгээр л сууж байна. Та энэ хар гайны бүсийг тайлаад өгөөч. Зовлонгоос намайг гítэлгээд өгөөч. Ёо, 2 гар минь тасрах нэ гэж тэр хүүхэн өглөн гал нь буурсан хөөрхилөлтөй нүдээр буянцааг ширтэнэ. Энэ бүсгүй солиорхон солиорчээ. Тэгтээ ухаанаа бүр алдаагүй бололтой. Яасан ч хайр гамгүй хүлсэн битээ. Яа итавайз гараад явах уу, эсвэл суугаад байх уу? Яваад ч яах юм бэлээ? Ноос хэргэж байгаа улсын дэргэд очдөг юм билүү? Тэд гадны хүнтэй үг сольж нүүрх шинжгүй улс бололтой билээ. Хайгүйдвэл манай хүн хонуулахгүй гэгээтэй байгаа дээр та явж үзгэж ч магадгүй. Бүр харанхуй болчихвол хөөж арайч чадахгүй байх. Энтэй энэ солиотын үг сонссон болж цаг нөхчөөс нь дээр байх. Хүлэгтэй хүн хурч ирээд ноцож ноолж чадах биш гэж боджээ.
Нөгөө эмэгтэй гинэт толгоогоо хүчтэй сэгсэрч гарав. Ширэлдэж дайхарсан ус нь сарлагын сүүл шиг сагсалзан. Урсгал зөөлнүүд нь хувирсаар харахаас хальширмаар хурц болж аимшиг таяа гялалзан. Шүдэ тажигнтал хавиран хоёр завжаараа шүс гойжулв. Аврагч минь, сайхан санаат минь, эргүү хард үгсийн минь, чөтгөрийн зулцэг минь, намайг суллаад өгөөч, дуулж байна уу? Одоохон суллаад аль гэж хахир зэвүүн дуугаар хашгирав. Буян цайн үст толгой зарс хийж хамаг биеийн хүйт дагаад дөрвөн мөч нь хөшчихжээ. Өндөс хийснэ хормоогоо газарт хадуулчихсан юм шиг дахин суучихлаа. Галзуу хүүхэн ихэр татан уйлж эхэллээ. Гэвч хуурай нүднээс нь дусал нулимсч унсангүй. Тэгтэл тэр уйлалт нь зэрлэг догшин инээ дээр солигдов. Нэг хэсэг тогоо хангинтал хөхөрснөө хамаг биеийн сулрах шиг болж толгоогоо ганхуулан "Ёй, хоёр гар минь тасарлаа. Галсаа, чи тэрэгнээс буугаад ирээчтэй. Намаагаа аваад нисээчтэй. Эднэр намайг явуулахгүй байна шүү дээ. Хүлж баглаж, хөдлөгч аргагүй болгоод байна шүү дээ" гэснэ. Буян цайруу гөлрөн хараад "Миний хар хүн Бурхны орноос бууж ирээд зэвхий хөх гамин чамайг багалзуурдаж ална да. Өшөөгөн авна да. Хурц худгаараа өрлөөд зүрхийг чинь нохоод хайч өгнө дөө" гэж хэлээд ямар нэгэн юм бодсон шиг хэдэн мөч дуугүйсв. Буян цай энэ айдас хүйдэст амархан дас нар барахгүй, харин хөөрхий эмэгтэйг өрөвдөж эхлэв. Инх тунх цагта ямар сайхан амьтан явсан бол доо. Хорвоогийн ширүүн догшин ариншин л энэ хүнийг ийм болгочихжээ. Өвчин тусвал гарамцооч гэсэн ийм л болон шүү дээ гэж бодлоо. Тэр хүүхэн бүр номхроод уруулаа чичигнүүлэн үемэрсэн тархинда орсон үгсийн утга санааг хольж хутхан шивгэнэж гарлаа. Галзуу өвчин нь хүчтэй хөдөлсөний дараа чанга дуугарах тэнхээгүй болтлоо ядардаг ажээ. "Гэгэнтэн минь, хар цагааныг ялгаж аль. Миний хар хүн хягт орсон нь ямар буруутай юм. Тэр лосол чойжонгоос айдас авч яагаад болдгүй юм? Умаахан пад гамин хүрээдэрлээ. Таринтаад хөөчих." Үгүй. Тэр зэвхийнүүд галсанг минь буудаж хаад оргүй талийсан. Эргэж ирэхгүй. Манай эмээ баян чагманц. Найдан гүнгийн хатан. Найдан гүн үхэж чөтгөр болчихсон. Биш ээ. Миний өвөө чөтгөр болоогүй. Харин эмээ амьд мөртлөө чөтгөр болсон. Ингэж үгэлснээ бас хэдэн мөч дуугүй болов. Түүний сэтгэлд болж өнгөрсөн явдлууд, элдвийн бодол орон гарan байгааг булингарт нүд нь илчлэнэ. Бүсгүй ингэж төр зур амрах мэт болсноо бүр цоо эрүүл хүн шиг ярьж эхлэв. "Галсангийн эцэг зарахч байсан юм байгаа биз. Өвөөтэй заалдаж хэл ам таталсан юм байгаа биз. Тэглээгээд эцгийн явдал үрж ямар хамаатай юм. Муу хүний хүүхэд гэж эмээ талигаачийг минь хичнээн ад үздэг байлаа. Гамингуудад алуулахт нь харамсаагүй, харин баярлсан байх." Ингэж ярихт нь буян цай хий суудлын өвчин босод өвчнөд адил үе намддаг байх нэ. Энэ зовлонт амьтан төрч гисэн ухаан ор бололтой гэж бодоод ингэж завсарлах хооронд нь ганц үг асуумаар санагдаж, "Нөхөрт чинь адис өгсөн тэр лосол чойжин гэдгийг чи мэдхүү? Ардын намын лосол гэдэл цэцэн ханыхын ярьдгийн билээ. Тэр лосол мөн үү?" гэв. Бүсгүй сэрдэхийн буян цайруу нүдэ талмааруулан харснаа. "Хөөй хараач, наадтай ярьж байна. Энд чинь хэм бэ? Миний галсан. Сүнс нь ховлаад иржээ. Үгээ чи минь ямар царай муута болж ховирсан юм бэ? Өөрийнхөө хөнгөцөсөр ирэх чинь яагав? Тэгж болохгүй. Эмээ мэдчихнэ. Хувилсан чинь зөв.
Хонгор минь нааш ирээчтэй, намаахан тэврээчтэй, хацрыг минь үнсээчтэй, хоёулаа цинги гэд хормоогоо сөхөх гэж оролдон хамаг чадлаараа тийчилж гарав. Мань залуу дахин эвгүүрхэж бие нарзалцлаа. Ирээч. Өө чи чинь зүсээ хувиргаад бас зангаа хувиргасан байна. Тэнгэрийн дагин тархий чинь эргүүлчихсэн байна. Би ямар заяагүй амтэн гэж бүсгүй хэлээд хангантал орилж гарлаа. Гал зөвхөн нэгэнт өөрт нь хандаж эхэлсэн болохоор буянцаа холдгоос өөр аргагүй болоод тэндээс гарч нөгөө хамаг юм хөглөрсөн гэрт эргэж очив. Эцэд нь ажлаас буугаад ирчихсэн тар гэдмэн ууцгааж байлаа. Цагаан эдэний ихүүн үнэр дээр хоньны ноосны зунгахын үнэр нэмэгдэжээ. 30 гаруй насны эрэм хоёр 4 жижиг хүүхдэд тойруулаад сууж байна. Даллага ах үеэр буянцаатай зэрэгсэж суусан охин энэ айлын хамгийн том хүүхэд нь ажээ. Хүн уруул хүрхэхээс сэжгэлмээр халтруулсан аяганд эцэгтэй хоньны тарг хийж зочинтон өгөв. Энэ гэрийнхэн цөмөөр амаа өдүүлчихсэн юм шиг дуугүй сууцгаа. Хүүхдүүд буянцаа руу сэмхэн харцгаа. Буянцааг хоёр аяг тарг уусны хойно гэрийн эзэн ам нээж алдар нэр хэн билээ гэж асуухт нь буянцаа нэр ус хэрэг зоргон хэлээд орой болчихлоо танаад хоноод явна байгаа гэв. Манайх чинь хонос зугтаах зайгүй байл. Тэгээд ч бид махшуулгүй болсон. Чи ээжинд очиод унтчих. Тэнд 10 хонцч багтах зай бий. Бас хоол унтж элбэг байгаа гэж гэрийн эзний өгүүлтэл өвгөр шар охин ам өрсөж Эмээгийнхэн өнөөш нь унтахгүй гэсэн шүү дээ. Тэдний цангарал хорно гэсэн биз дээ гэв. Эцэг нь өтгөн хөмсгөө зангидан амаадад харгичи. Би чамаас асуугаа юу? Дахин ингэж хүний урдуур дуугараад үзээрэй. Хоёр ирүүгийн чинь заагаад хэлий чинь сууг татаад нохоод хайж өгнө гэж мэдээрэй. Хэмээн зэрлэгээр загнахад эхнэр нь чи хүүхдэд яах гэж ийм муухай харал хэлдэг юм. Ингэж байж амны муугаар аштын буян алдагдана гэгч болооцай. Үлзий босын үг амнаас нь яаж гардаг байна гэж өглөв. Тэгт нэр нь "Хуц, чиний ирүүгч заагаад хайчих шүү" гэж зандарлаа. Энэ гэрийн түрэмгийн эзэн хонцод хүрсэн уураа эхнэр хүүхдтэй гаргаж байгаа нь илтгэв. Ганц шин толгой хорогдохын төлөө ийм хажиг зожиг айлыг царайчлагч гэжтэй. Заяа норхсон хэрэг байна да. Хэмээн буянцаа бодовч гараад явчих газаргүй хүн чинь яана гэхэвтэй. Дүлий дүн боргон сууж л байлаа. Хүүхдүүд нь тарг эдэм гүзээгэн сүрдийтэл уугаад шоротоос нь дарагдсан хуучин ширмэл ширдэг дээр уруу өөдө харан унцгаа. Эцэгтэй нөхөр үгэн харж явах юм биш үү гэж сулхан хэлв. Хаашаа явъя гэв. Ягавдээ цангарал эхэлж байгаа байх шүү. Юуны чинь цангарал? Эрэм хоёр ингэж тар тур хийгээд дуугүй болцгоо. Тэд тусынхаа ажил эхэлж гэрийн эзэн шөдөр зангидан эхнэрийн шөрмөс нэтгэрч томж бас хүүхдүүдийн хувцсны уранхай цоорхойг нөхөж гарлаа. Хүүхдүүд нь хэвтсэн чихтэй унтцгаа. Нугалсан хөлн тисх аргагүй шархиравч буянцаа суусаар байлаа. Гэрийн эзэн зангидж байсан чөдрөө дутуу орхиод орон дээр гарч хан руу харан хэвтчихв. Удалгүй орсон буурын хүржигнэх мэт их чимээ гарган хурхирч эхэллээ. Энэ шивээ зангуу шиг амтэн салхаас өнгөрлөө гэж бодсон эзэгтэй хүүхдүүдийн захад гудас хайж буянцааг хэвтүүлв. Урилгагүй зочин дээлээрээ хучин сайл сүүний үнэр шингэсэн нэг тэрлэг эвхэж дэрлээд хажууллаа. Том цагаан гэрт дайрах уянхлан уншиж байгаа хүмүүсийн дуу бараг 100 алхмын цаанаас тодхон сонсогдож өхөр янцаглан хэвэх, аргамжаатай морь ногоо ширшир хийтэл зулгаах, хонь яргалах, ноход хуцах, алсад мэлхий вааглах мэт янз бүрийн аваа чимээ холилдон нойрхолжээ. Гэвч гэрийн эзний хорхиралд энэ бүх дуу чимээнээс хавьгүй илүү тайртай ажээ. Бас буянцаан ууцны доороос ямар нэгэн хатуу юм нухаж тав алдуулахыг хэлэхв. ертөнцийн гашуун зовлон гайд хар өвчнөд нэрвэгдэж ухаанд хүний эрхэм чанар эдлэх ёстой баяр жаргал бүхнээ алдсан хөөрхий тэр бүсгүй дүр нүдэнд нь харагдана. Буянцаа
Залуу хүний идэт нойронд өөрийн эрэхгүй дарагдаж зүүргэмэглэвч төдхөн сэрж нөгөө хүүхний тухай бодолд дахин дарагдана. Ингэж унтаж сэрж эргэж хөрвөөсөөр шөнийн ихэнхийг арайчаараа өнгөрөв. 2 шөнө дараалан ингэж амтд нойрон алдсандаа буянцаа харамсаж хэвтлээ. Тэгтэл гэрийн эзэд бац сэрээд дундаа шивэр авир гэлцэх нь буянцаан сонорж ихэнд тод сонсогдов. Эцэгтэй эвшээлгэж унтаж амрахыг бодохгүй ямар яршигтай юм бэ? Өдөржингөө унгас ноостой ноцолдно гэдэг чинь бэлэнгүй байна шүү. Ядах на хаач мохоо чи ямар ирлээд өгч биш. Хамаг чинийгээ барж хлаа. Баруун гар өвдөхийг яа гэж хөвгөнөхт нь ирнэ. Хон ярахдаг нь ганц чи юм уу? Энд чинь хүүхэн бүхний хийдэг ажил биш үү? Тэглээгээд тэд суваардаг үл юмдаг. Надаас дургуул гэсэндээ бааш гаргаж байгааг чи би мэдэж байна. Энэ хэвтэж байгаа хонц хэрв намайг эзгүй таарсан бол чи ядарлаа бариллаа гэж янгуучлахгүй байсан байх. Хэрэг мэдэрэ. Найдангүнгийн отхон хүү чам шиг навсгарыг тоож өдий хүрснэ ямаа гэж бод. Отом гарлаараа битгий дээрлэхэд бай. Би ямар гуйлагчны охин юм уу? Чиний эцэг манад очиод сүй тавьж намайг богтлохдоо яаж байлаа? Юу гэж хэллээ? Хоттой мал хогшил хөрөнгийг минь хараад нүдэн сугарах шахан. 10 цагаан буйнаа 10 өргөй дэлгэрсэн ийм том айлтай ураг барилтна гэдэг бид бүхэнд энэ насны жаргал болно гэж байсан биз дээ. Тэгээд чиний тэр баян дөрөх мүт чинь чамд ямар инж өгсөн юм бэ? Чи манад юу таярлаа? Ганц муу харавдар дотор чинь хуруу гар өлгөх юм байсан гэж юу? Бэрг уугаад бүтэн сар болоогүй байхад чинь миний ээж өрөөл торгосгүлэн чамд өмд оюулсан биз дээ. Ямар сайнтай дэхвүлээ. Танаач гэсэнтэй. Бид хоёрт ямар өмч тасалж өглөө. Багтааж ятсан хідэн малаал дундалснаас өөр юу өгсөн юм? Дугайд хар юм өгсөн эцгийн минь ясыг бүү өндөлцөөл. Ээжийг чинь хэлж байна. Миний ээж чамд өмд оюулсан нь буруу болоо юу? Би аав ээжийн дэргэд байхдаа хойч мохой айлын барлаг болно гэж зүүдлээч үгүй явсан. Гартаа хайчиж барьж үзээгүй байсан. Гэтэл танад ирээд хамаг ажлыг чинь нугалдаг хар зарцсан болсон. Ер нь чиний ээж намайг бэр гэж боддгүй, зарц гэж л боддог. Дандаа ялгаж гадуурхдаг. Хоолны шавхрууг идүр дотор хийгээд хотож жингэртэйгээ хувааж өгөх нь холгүй байна. Гаднаас орсон хүнийг танаахан нохотойгоо адил үздэг нь үнэн бэцтэй. Хөөрхий талигач галсан ээж чинь ямар их хажиглаж байлаа. Мэдэг магч бодоод үз. Хэрэг төрсөн дүүчин байсан бол энэ муухай хүчин тусах байсан уу? Үгүй штэ. Өргөмөл охин байсны л харгайгаар ингэж тарчилж байна. Бэр хүргэн хоёрыг гадуурх нь бүхэл нялх нь ялзраад нь өргөж авсан үрийн хүртэл хажигладаг биш үү? Үхтийн бозар басан гэж доноо гавж альцсан хэлв. Чи тэрэнд итгэж байна уу? Тийм биш ээ. Хань нөхрийнхөө амьгүй болсон биеийг хараад мятаг маяалаа. Моожирч унаад гидсэнд 4 сар болсон хүүхдээ дутуу гаргаж байгаагүй юу? Гэтэл та нар нялх бихтэй байхад нь ганц аяг харшил хийж өгөөгүй шүү дээ. Тэрнээс болж л хий судлын өвчин туссан. Мятаг маг та нар л амдаар нь алсан. Хүүхний ингэж өгөлтөл түр нар хийсэн чимээ сонсогдов. Түрэмгээр эхнэрээ орноос нь түлхэж унагчээ. Яа гэж эсэгтэй дууалдаад аяархан мэгшиж эхлэв. Хонцоос зовоод чанга орилохгүй байгаа бололтой. Газарт дэвссэн ширдэг дээр нүцгэн хэвтээд нулимсандаа хахац цацсан мэгшин. Энэ мэгшилтээс залхсан буянцаад ууцных нь нухаад байгаа нөгөө хатуу юм уламж өвдгөх шиг санагдав. Тааваран хэвтэх аргагүй болж толгой хөл хоёроор газар чанга тулан нумраад гудас доогоор гараа шургуулн тэмтэрч үзтэл тэр нухаж зовоосон юм нь том гэгчийн шагаа байжээ. Буянцаа ингэж нэг тодгороос салсан ч нөгөө тодгороос хагцаж чадсангүй. Үлэмж гомтолтойгоор эзэгтэн шугшрах мэгших чимээ чихэнд чир болон үүр цайтал үргэлжлэв.
Харин гэрийн эзэн эхнэрээ түлхэж унагчгаад аманд багтамгүй бэлэн шившигтүүгээр харааж зөвхөн хэвтснээ дуун суларсаар бүр тасалдан хамраа паржигнуулж гарлаа. Цагаан герт цангарал хургастын бүдүү нарийн хоолойч гинт тагжрах мэт тагчиг болов. Нүгэл буян хосолсон энэ хотноос буянцаа гэгээ ормогц мордож аян замдаа орлоо. 29-р хэсэг төгсөв.